Гал урсгал хэмээх энэхүү наадмыг утга зохиол нийгмийн ажлын дээд сургууль болон тус сургуулийн төгссөн төгсөгчдийн холбооноос Ахлах ангийн сурагчдын авьяас бэлгийнээ уран зохиолын ертөнцид хөл тавилах зорилгоор зохиосон байна. Нийслэлийн ерхий боловсролын олон сургуулийг хамруулж байгаа нь уг наадмын гол онцлог боллоо. За манайх ерөнхий боловсролын дунд сургуулийн Ахлах ангийнхны дунд гал урсгал яруу найргийн наадмыг одоо ноднонгоос эхэлж зохион байгуулж энэ жил 2 дахь жилийн зохион байгуулж байгаа. За энэний зорилго бол одоо шинэ залуу авиасныг одоо хөгжүүлэн дэмжих, тэднийг одоо хөгжүүлэх, уран зохиолын одоо үгийн урлагийн ертөнцид хөл тавиулах ийм зорилготойгоор 2 дахь жилийн зохион байгуулж байна. Ерөнхий боловсролын одоо 30-аад сургууль одоо хот их штэ. Хотын 30-аад сургууль хамраглаа. За энэс одоогор бол 100 гаруй одоо сурагчид оролцож одоо 3 шатаа зохион байгуулад эхний шатанд 30 сурагч одоо шалгаалаад байна. Тэр одоо дараагийн даваанд бол тайзандаа шүлэг унших гээд ингээд байж байна. Энэ наадмыг цаашдаа жил бүр уламжлалт болгон зохион байгуулахаас гадна хамар хүрээгээ улан тэлж орон нутгийн сурагчдыг оролцуулахаар болсон байна. Ерөнхий боловсролын сурагчдын дунд яруу найргийн тэмцээн зохиотон хоор байдаг тул тэмцээнд оролцож байгаа хүүхдүүдийн сэтгэл их өндөр байна. Хаан бол дүүргийн цэцгийн цогцлбор 60 дугаар сургууль сурдаг байгаа. Тэгээд энэ тэмцээнд үзэгсэн тэгээд үерхэл ба төсөөлгсөн 2 шүлгээр энэ жил анх удаага оролцож байна. Тэгээд жоохон тийм сэтгэгдэл жоохон сандралтай жоохон байна. За энэ нэг талаар Монголын уран зохиолын салбарын хөгжил энэ орчин үеийн хүүхдүүдийн уран зохиолыг ойлголтыг бас нэмэгдүүлж өгж байгаа юм болоо гэж бодож байна. Тэгээд энэ тэмцээнийг зохион байгуулж буй утга зохиол нийгмийн ажлын дээд сургуулийн захиргаа тэгээд энд оролцож байгаа бүх үтэнгийн найз нөхөд яруу найрагчтай амжилт хүсье. Наадмын ерхий шүүгчээр тус сургуулийн төгсөгч Болор цомын эзэн ижил хам норч ажилланаас гадна урилгаар Натгад оржийн шагналт хүүхдийн зохиолч Осондөө Алтан үдийн шагналт яруу найрагч Эрдэнэбаатар нар тэмцээнийг шүүсэн юм а. Энэхүү наадам 3 шатаагаар зохиогдож 5 сурагчийг шилдэгээр тодруулан тэргуун байранд орсон 50 дугаар сургуулийн сурагч П Чансалт Улмыг наадмын цом өргөмжлөл 100 мянган төгрөг утга зохиол нийгмийн ажлын дээд сургуульд эхний жил өнгөө суралцах эрхээр шагнасан юм а. Үүнээс гадна сургуулийнхаа сурагчдыг наадамд идэвхтэй оролцуулсан багш нарыг мөнгөн шагналаар урамшууллаа.